За хэдүүдээ яг залбираад эхэлж дээ дөө. За дараагийн анги байгаа болохоор бас яг тийш цагаараа болох. За уусаа хэдүүдээ залбираад За тэгээ гайхамшигтай Тэнгэрийн бурхан аав нэ энэ сайхан өдрийн төлөө талархаж байна. Хайртай бурхан эцэг минь та энэ өдрийг өрөөж өгөөрэй. Та бидэнтэй хамт байж өөрийн ариун сүнсээр дамжуулан та бидний зүрх сэтгэл оюун бодлыг шинчилж өгөөрэй бурхан минь. Амен. Та өөрийн үнээр дамжуулаад зарлагын усаар дамжуулж та бидний зүрх сэтгэлийг бас угааж ариусгаж үнэхээр цэвэрхэн болгож өгөөрэй бурхан минь. Учир нь эзэн минь та хэлэхдээ үнэхээр хүн талахаар бус үнэхээр бурхны үгээр мөнхөд амьдардаг гэсэн эзэн минь. Таны үг бол бидэнд үнэхээр мөнх амийг өгдөг. Таны үг бол биднийг өөрчилдөг. Таны үг бол бидний амьдрал дээр баяр хөөргийг, амар тайвныг авчирдаг учраас талархаж байна бурхан минь. Бас энэ өдөр ч гэсэн үнэхээр альфа ангийн бүх эзэн минь суралцж байгаа, эзний үгэн дотор суралцж байгаа ахын дүүсээ эзэн минь танд өргөж байна. Хүмүүрийн зүрх сэтгэл оюун бодлыг эзэн минь та нээж та бас ойлголт ухаарл мэрэгүү ухааны сүнсийг өгөөрэй, илчилтийн сүнсийг өгөөрэй эзэн минь. Амен. Үнэхээр таны үгнээс тэр гэрлийг авч таны үгээр дамжуулан үнэхээр зүрх сэтгэлдээ бурхныг тод харсан, явах замаа илүү тодорхой харсан байгаад та өрөөж өгөөрэй эзэн минь. Үнэхээр бурхан хайртай эзэн минь энэ цагт танд бүх алдрыг таны хайртай хүү бидний авч Иесус Христийн нэрээр өргөж бурхан аавд бүгдийг даатхан залбирч байна. Амен. Амен. Халелуя. Амен. За тэгээд өнгөрсөн 7 хоног бид нар Магдалины талаар үзсэн байгаа тийм. Юу бүхний Магдалины талаар. Тэгээд Магдал бол одоо Библийг харах юм бол ер нь Магдалины тухай бараг хэдэн мянган ишлэл байна. Хэдэн 100 биш. Бүр хэдэн мянган ишлэл байна. Эхнээс нь ингээд Библийн Хуучин гэрээний номноос ингээд Шинэ гэрээний номын төгсгөл бүртэл харах юм бол бүх алдар Магдал одоо хүнд итгэл нь одоо бурханд байх болдог ба. Түүнд одоо үеийн үед Магдал нь байх болдог гэсэн үг маш олон гарч ирдэг. Тэгэхээр бурхан бол нэг талаасаа одоо өөрийнхөө чуулган одоо өөрийн ард түмэн тэгээ энэ бүх хүн төрлөختнөөс бурхан юу авахыг хүсэж байгаа юм Магдалыг авахыг хүсэж байгаа. Бурхан өөрөө ертөнцийг бүтээж, бүх зүйлийг бүтээж. Тэгээд бүх бүтээсэн түүний бүтээл болгоно нь эргээд явах. Нөгөө бүтээгч эзэндээ алдар, хүндлэл, Магдалыг үеийн үед өргөхийг одоо бурхан хүсэж байгаа. Энэ одоо бурханы зүрх сэтгэлийг бид нар ингээд Библийг одоо бүхэлд нь авах юм бол бид нар харж болно. Бас бурхныг бас Магдалины эзэн, магтагдах зохистой бурхан. Тэр Магдалины гол эзэн гэж хэлж байна. Түүнээс өөр одоо магтагдах зохистой нэг нь одоо үгүй юм аа гэж бас Библиэр хэлж байна. Тэр яагаад үнэхээр бурхныг бид магтах ёстой вэ? Тэгэхээр үнэхээр түүний одоо бидний төлөө энэ тэнгэрийг дийлгэж, энэ газрын суурийг давж, энэ газрын бүх үр жимсийг дийлгэж. Энэ газар дээр Настус авчихсан. Баяр авч ачгаа. Өсөх тоо. За тэгэхээр бурхан бол юм одоо Магдалины эзэн байна. Магтагдах ёстой бол тийм бурхан байна. Тэгээ Библиэр сарах юм бол маш олон одоо Библийн ишлүүдээр эзэн магтагдах болдог бай. Түүнд Магдалыг одоо өргөхтөө та нар ингэ шинэ Магдалыг бурханд өргөрөө гэж хэлж байгаа. Шинэ Магдал гэдэг нь болохоор одоо Борж олмахын амьдрал, өнрөөгчийн амьдрал, одгоогчийн амьдрал, тийм бадуусрахын амьдрал гэсэн батрын амьдрал ч юм уу. Яг энэ хүмүүсийн дотор ингэ бурхныг харсан тэр нэг юм юу хараа гэсэн үг. Тэгээ тэр харсан зүйлээрээ бид нар бурхныг магтдаг. Одоо харсан зүйлээрээ. Одоо миний амьдрал бурхан ямар сайн зүйлсийг хийсэн бэлээ. Би ингэ бодох юм бол одоо надаас өөрөө ирэхгүй бурхан минь одоо талархаж байна тий таныг магтъя тий та миний амьдралд ийм одоо гайхамшигтай зүйлүүдийг одоо хийлээ.
одоо өнөөдрийг хүртэл одоо магадгүй бурхан биднийг те маш олон тэр аюул ослоос бидийг хамгаалж аварч те үүш дүүш гэдэг шиг энэ хүртэл авчирж байгаа байхгүй. Тэгээд дахиад бидэнд яг бидний төлөө бүх тэнгэр газрыг бүтээгээ зогсохгүй дахиад бидэнд бүр амь амьсгал амьдралыг тэгээд энэ хорвоо ертөнцийн те бүр ингээд дахиад цаашаа эзэн дотор ингээд бүр мөнгө амиг авах. Тийм одоо гайхамшигтай тэр одоо замыг одоо хий өгсөн бэхээр зөвхөн эзэн л өгч байгаа. Тэгэхээр бид нар үнэхээр эзэнд одоо талархахгүй байх арга байхгүй. Түүнийг бас зүрх сэтгэл дотроо магтахгүй байхын арга байхгүй. За тэгээ өнөөдөр бас бид нар ямар юу сэдвэр хичээл өгч байгаа вэ? Хэдүүлээ өнөөдөр энэ хүний хэл яриатай холбоотой хичээл үзэх гээд байгаа. Хүний хэл яриа. Хэл яриа. Тийм хэл яриа. Ер нь бурханд итгэж байгаа хүний хэл яриа ямар байх ёстой вэ? Ер нь энэ ертөнцийн одоо хүмүүсийн хэл яриа ямар байдаг вэ? Одоо бурханд ирэхээс өмнөх бидний хэл яриа ямар байсан нь одоо бид нар ямар болсон? Цаашид бас бид нар дахиад хэл яриан дээр яаж эдгэрэх ёстой вэ? Энэ талаар бид нар ингээд энэ хэл ярианы хичээл маань бол бас нэг удаагийн хичээл биш. Энэ бол 2 3 удаагийн хичээл байна. 3 удаагийн хичээл байна. Библиэлд бас хамгийн их одоо маш их одоо ингэж анхааруул өгж байгаа бурхны хувьд энэ хүндрэлтэнд одоо дахин анхааруулж байгаа тэр одоо зүйл бол энэ хүний хэл яриа байна. Бурхны одоо ингээд тэр дургуутдаг тэр 7 зүйлийнх нь 4 нь жишээлбэл хэл яриад байгаа даа. Тэгэхээр бурхан хүний хэл яриан дээр маш онцгой бурхан анхаарал хандуулж байгаа гэсэн үг байна. Эзний хувьд. Тийм болохоор бид нар энэ хэл ярианы талаар маш нухацтай одоо нарийн бурхны үгээр одоо судална гэсэн үг. За та бүхний жижиг цэнгэр номон дээр чинь дуулал ном байна. За хэдүүлээ дуулал номны 34 дэх бүлгийн 11 дугаар ишлээс уншъя. Дуулал номны 34 11-ээс. Тийм шүү. 34-ийн 11-ээс 13 хамгийн ард нөгөө дуулал ном. Номын хамгийн төгсөл байгаа. Бүр хамгийн арай үзсэн. Дуулал сугаар төгсөж байгаа юм байна. За юу гэж? Дорчл мах гараж чадж байна. Олж байна. За дуулал номны 34 дугаар бүлгийн 11 дугаар ишлэл. За. Эзний зүйл байгаа. Тий, за энэ доо подкаст уншаад 11-ээс 13 хүртэл. Дуулал 34 11. Эзний зөвлөгөө мөнхөд зүрхнийхэн санаа үеийн үе биш үү? Хүүхдүүдэд таана гэдэг гэж. За би энэ уншия. Дуулал 34 дугаар бүлгийн 11 дугаар ишлэл шүү. Би 33-нд гарцсан байна. Тийм байх. 34-11. Хүүхдүүдэд та нар ирж намайг сонс. Та нарт эзнээс эмээхүйг би зааж өгье. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ? Хилээ муу муухагаас уруулаа худал хэлхээс сахин хамгаал. За бас. За тэгэхээр ингэж энэ хүүхдүүдээ та нар ирж намайг сонс. Би та нарт эзнээс эмээхийг зааж өгье гэж хэлж байгаа. Эзнээс эмээхийг зааж өгье. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар урт наслахыг хайрлагч юм бэ. Амийг хүсэмжилдэг гэдэг нь томоор биш. Энэ болохоор мөнгө амийг хүсэмжилдэг гэсэн үг. Тэр мөнгө амийг авахаар хүсэж байгаа хүн яах вэ? Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар гэж байгаа. Бүр сайн сайхан зүйлийг авахаар урт наслахыг хайрлагч юм бэ гэж. Тэр урт наслахыг хүсэж байгаа хүн бол яагаад гэж 14 дээр бузар муугаас салж сайныг биш өөрийн хөлийг хорон муугаас юунаас хамгаалаа гэж байна. Хорон муугаас хамгаалаа. Өөрийнхөө уруулыг худал хэлхээс сахин хамгаална. Тэр өөрийн хөлийг ямар нэгэн тийм хорон муу зүйл одоо хорон муу үг хэлэх. Одоо хов утгах ч гэдэм юм. Хэлээрээ гүтгэх, гүжирдэх. Эсвэл
хэлээрээ яах нь худлаа хэлэх. Одоо бол ингээд энэ одоо өнөөгийн ертөнцийг харах юм бол худал хэлэх нь зүгээр ингээд хэвээ үзэгдэл юм шиг болсон. Одоо ингээд ерөөсө дээрээс доод хүртлээ. Ерөөсө ингээд худлаа хэллээ. Тэгээд дараа нь шалтгаанд орчдөг. Хүмүүс их байхгүй нь худалч болсон гэсэн үг. Тэгээ энэ худал хэлхийгээ яах вэ? Юм ч нэ бодохгүй. Тэгэхээр ийм цаг үед одоо бид нар болоод бидний үр хөвгтүүд яах вэ? Одоо амьдарч шít ийм цаг үед. Одоо бүр энэ төрийн эрх мэдлийг саах юм бол ингээ хүмүүс ингээд маш их юм амлаж байгаа шүү дээ. Амлаад гарч ирж байгаа. Тэгээд нөгөөх яах вэ? Хийж чадахгүй. Амлаад дандаа нөө амлтууд хоос мол гэдэг нь худлаа бодно гэсэн үг. Худлаа болж байгаа. Тэгэхээр бид нар тэгвэл яах вэ? Одоо бид нар өөрсдөө энэ хэл ярианы тал дээр энэ бурхны үгнээс сэрэмжлүүлгийг аваад бид нар яах вэ? Үр хөвгтүүдтэй одоо үнэн шударга байх, зөв шударга байх дээр яах вэ? Маш сайн одоо зааж өгөх хэрэгтэй гэсэн үг. Бид нар одоо бурхны үгийг мэдэхгүй бол бид нар хүүхдүүдтэй заах юм байхгүй. Зааж өгч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдрөөс та бүхэн сурж байгаа ч гэсэн та бүхэн дараа нь яах вэ? Хин нэг нь заан гэсэн үг. Одоо үр ажиллагаатаа зааж өгнө. Бид нар бас таньдаг хүмүүст яах вэ? Санагш. Таньдаг хүмүүст яах вэ? Энэ хэл ярианы талаар бид нар заана гэсэн, зааж өгнө гэсэн үг. За тэгэхээр хэлж яа тийш харч байна. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар урт наслахыг хайрлагч гэж байна. Мөнгө амийг авахыг хүсэж байгаа. Тэгээ бас энэ газар дэлхий дээр яг урт наслахыг та хүсэж байгаа бол өөрийнхөө хэлийг хорон муугаас өөрийнхөө уруулыг худал хэлэхээс сахин хамгаалаарай гэж хэлж байгаа. Өөрийнхөө уруулыг худал хэлэхээс сахин хамгаалаарай. Тэгээ хамгийн ихэнд 11 дээр болохоор та нар хүүхдүүдээ та нар ирж намайг сонс, би та нарт эзнээс эмээхийг зааж өгье гэж хэлж байгаа. Тэгэхээр эзнээс бурхнаас эмээх гэдгийн гол үндэс нь юу вэ? Энэ хэл яриа байна. Хэл яриан дээр хазааргүй байх юм бол хэл яриан дээр одоо ямар ч цензургүй байх юм бол тэр хүн бурхнаас эмээдэг хүн гэж тэр хүнийг хэлэхгүй гэсэн үг. Одоо ингээд тэгэхээр энэ дээр энэ гурван ишлэл дээр дуулал 34 дээр үгийн 11-ээс 13-ийн энэ гурван ишлэл дээр ихэд маш гол сүм зүйлийг бидэнд хэлж өгч байна. Бурханаас эмээхийн гол нууц нь энэ хэл яриад холбоотой байна. Бас мөнгө амийг авахын гол нууц нь бидний хэл яриад холбоотой байна. Бас урт наслахын энэ газар дэлхийд урт наслахын гол нууц нь бидний хэл яриад холбоотой байна гэсэн үг. За ийм гурван зүйлийг тухай ярьсан байна. За сургаалт өгс ном. Дахиад бид юу энэ хаашаа эргүүлээд эцэг номдоос хаашаа сургаалт өгс номны 13-ийн 3-ыг гаргаж байна. Сургаалт өгс 13-ийн 3. За та бүхэн бас ишлүүдийн тэмдэглэлээ явуулчаа. Тэгээд дараа нь сайхан тогтоо уншаарай. Одоо л хэлүүлээ яг уншаад явчихна. За сургаалт бүс 13 дээр тий амаа захирагч нэг нь амиа хамгаалдаг. Амаа захирдаг хүн яа гэж байна? Амиа хамгаалдаг. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүрх болно. За наа очуулган дээр юу гэж байна? 13 очуулган дээр цэгэр ном дээр 13 оноос мөн үү? Тэн дээр үгжиг нь 2 дахь үг нь 4 дахь юм уу? 3 дахь ишлэн. Амаа захирагч нь амиа хамгаална, уурлаа ангалзуулагч нь сүрэл төрнө. Уурлаа гэж хэлж байгаа маань. Энэ дээр болохоор энэ 2004 оны орчуулган дээр болохоор амаа айхтар том ангалзуулагч хүн сүрх болно гэж хэлж байна. Тэр айхтар том ангалзуулна гэдэг чинь одоо тэр ам болоод ерөөсө хаа хамаагүй ярина гэсэн бооч таач тийм. Одоо тийм ойлголт шүү дээ. Айхтар том ангалзуулж гэдэг. Ярихгүй юм ярих. Тийм. Одоо зогсгүйгээр ярих. Хүмүүсийг ингээл тийм зүгээр ингээд болоогүй бахт ингээд амар болсон юм шиг ингээд гүжирдэг. Одоо ингээд энэ сошиал гарах юм бол ингээд баг ингээд тэр эрх мэдэлд хүрэхийн тулд ингээд баг нэг ороод ингээд аимшигтай харлуулж байгаа байхгүй. Тэр ямар ч бодлоо ор үнс байхгүй.
Гэтэл нэг хүмүүс юу гэж бодож байгаа өнөөдөр болж маргааш болж гэж бодож байгаа байхгүй. А гэтэл бурхан юу гэж хэлж байгаа ийм хүн бол сүрнэ гэж хэлж байгаа. Сүрэл гэдэг үг нь Библийн сүрэл гэдэг үгийг яг эхлэлнээс нь харах юм бол ихэвчлэн энэ болохоор тамийн тухай ирсэн юм. Тамийн тухай. Сүрэл гэдэг үг. Тэгэхээр амаа захирдаг хүн юуг хамгаална? Амиа хамгаална гэж хэлж байна. Амиа хамгаалдаг. За дахиад сургаалт төгс 21-23. Аашаа ярил. Доршил бах олж иж байна хаа. Цэнхэр номон дээрээс сургаалт төгс номын 21-ийн 23. хамгийн арын явуулсан байгаа. Өө төгсгөл явуулсан байгаа. 21-23. Өнөөдөр гаргаж чадав. Сургаалт төгс 21-ийн 23. За их ч уншиж өнөөдөр уншиж. Ам хэлээгээд. 21 сургаалт төгс 21-ийн 23. Ам хэлээ зэхэрдэг юм аа. Олж байна. Нарас сүрхүм. Сургаалт төгс 21-ийн 23. 21-ийн 23-ыг уншиж байна. 23. Ам хийдээс захирдаг амиа зовлон тулдаг. Ихэмсэг нэгнийг босомжлдог гэдэг ихэрхүү зам дүндэж байдаг. За бас их. Тэгэхээр ам хэлээ захирдаг хүн яадаг гэж байна? Аюулаас сэтгэл хамгаална. Энэ дэр аюулаас сэтгэл хамгаална. Наач мал наа очил өндөөсөө юу ивч юу? Амиа зовлонгоос. Амиа зовлонгоос хамгаална гэж байна. Тэгэхээр энэ амьттай энэ тэгэхээр энэ хэл яриа бол энэ хүний амьттай холбоотой асуудал. Амьттай холбоотой асуудал гэсэн үг. Тэгэхээр амиа хамгаална бас амиа бас хамгаална гэж хэлж байгаа юм. Энэ зовлонгоос хамгаална. Зүрх сэтгэлээ зовлонгоос тэр зовлон дуунахаас хамгаална гэж хэлж байгаа. Сургаалт төгс 15-ын дөрөв уушаа хэрэглээд. Сургаалт төгс 15-ын 4 дээр. Тий 15 сургаалт төгс 15-ын 4. За доош мах уншаад өгөх байхаа. Тий Америкийн бол хийлээ. Ами маа. Этгааргүй хийлээ. Сэтгэлийг бошноо. За басаа. Амирлангуй хэл бол ами мод юм аа. Энэ дээр болохоор 4 оны орчуулганд болохоор ангаадаг хэл гэсэн байна. Ангаадаг. Ангаадаг хэл нь ами мод. Харин хазаргүй хэл бол сэтгэлийг бүснүүлдэг гэж тэнд орчуулсан бол энэ дээр сүнсийг бүснүүлдэг гэж хэлж байна. Хазаргүй хэл. За тэгэхээр та яг энэ маш чухал үг. Жишээлбэл тэгээ хүмүүс ингээд янз юм ярьдаг. Зарим хүмүүс ингээд ерөөсөө тэр хэл яриан дээр бол ерөөсөө хазааргүй ярьдаг. Одоо ийшээш нэг юм яриад тийшээш нэг юм яриад тэгснэ ингээд гинт хүн шоолж ийнэ гэж эсвэл ингээд ховж яриад ингээд тэрлүүгээ яхаа өөрийгөө хүмүүсийг уруу татах гэдэг. Одоо тэрийг чи наттай хамт нэгдээч гэл ингээд нэг хүнийг муулж ийнэ гэж хамт инехгүй болохоор сонь сонь хараад ингэдэг. За тэгвэл энэ бол хүний сүнсийг бүснүүлдэг гэж хэлж байгаа. Ийм хазааргүй хэл бол хүний сүнсийг бүснүүлдэг. Тэгэхээр та бүхний хэл яриачсан бидний хэл яриа ямар авах вэ? Ийм цэгцтэй байна гэсэн үг. Би яг ярих юм бол ярина. Дими хоосно. Одоо тийм хүн тэр хүнд тийм тусламж өгөхгүй бол заавал ярих гэж байх шаардлагатай гэсэн үг. Ингээд нэг заавал нэг юм ярих гал, нэг ховж эсвэл нэг ус төрчих гал, эсвэл юу гэдэг нэг ингээд ховж ив дурлаа тий.
Ингээ ийх ерөөсөө хэрэггүй гэсэн. Тэгэхээр ийм хазааргүй хэл бол хүний сүнсийг боснуулдаг. Хүний сэтгэл сүнсийг боснуулдаг юм аа гэж хэлж байна. Тэр хүний амар тайвныг алдуулдаг гэсэн. Унгад хэл амийн мод хараа хязгааргүй сүнсийг. Тийм. Тэгэхээр энэ анагаадаг хэл буюу одоо амирлангуй хэл. Сая дорж байгаа уншлаа шүү дээ, тийм. Амирлангуй гэдэг нь болохоор энэ дээр анагаадаг гэсэн байна. Анагаадаг гэдэг нь одоо яг бусдтай юм ярихдаа тэр хүнийг одоо зүрх сэтгэлийг нь ойлгож ярих ч юм уу, тийм. Одоо яг нөхцөл байдлыг ойлгох. Тэгээд тэр хүн тусламж болох үг. Одоо энэ бол хүнд одоо ангаадаг үстэй хүнийг тийм ингээд хүнийг эмчилж байгаа шүү дээ. Одоо эми урамл бол жишээ нь энэ хуу. Яг тэрнтэй адилхан хүний хэл яриа бас бусдыг ангаадаг байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Ангаадаг. Бусдад тусламж өгдөг байх хэрэгтэй гэж хэлж байгаа. За цаашаа. Сургаал төгс 15-1-ээс 6. 1-ээс 6. Дахиад нэрээ арч. Эхнээс нь. За бид нар яг эндээс дөрвийг онцолж авч үзлээ. 15-1-ээс за нараагш болчихгоо. Нийлдэг хариулт уур хийлэн зайлуулна. Харин хүүтэн зэвдэг үгс уур хийлэн хөдлөгөн. Хоёр ерөн хүний хэл хэллэгийг зуучилдаг бол мунхаг ам мунхаглал урсгадаг. Эзний мэлмий хаач байдаг вэ хорон мог хийгээд сайныг хардаг. Амен. Дөрөв ангаадаг хэл амийн мод юм. Харин хязгааргүй хэл сүнсийг бүснүүлдэг. Монгол хүн эцгийнхээ сургамжийг эс томсордог. Харин зэмлэлийг хүлээн авдан хэсүү хүн. 6 шудраг зөв хүний гэрч үлэмж их баялаг байдаг. Харин хорон санаатны орлого гай зовлон үлээ. Додог энэ сонирч байгаа. Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг бол монгол хүмүүсийн зүрх тийм биш юм аа. За. За тэгэхээр энэ сургаал төгс номын 15-1-ээс 7 хүртэл дандаа юут болоод хэл яриад байгаа тийм. Дандаа хэл яриад байгаа. Тэгэхээр ийдэг хариулт. Тэгэхээр одоо бид нэгэд ямар хэн нэгэн хүн нэгэд хариулт өгөхдөө тэр хүн нэгэд маш ийдгээр хариулж өгөх юм бол яах вэ? Уур хэлэн зайлуул гэж хэлж байгаа. За магадгүй маргалцсан байлаа гэвэл тэр хүний хүнд яах вэ? Жоо ийдгээр хэн нэгэнд эхэлж хандах юм бол яах вэ? Тэр уур хэлэн намдчих. Яг хоёулаа ингээд зэрэгцээл ингээд бие биегаа уурлаад ингээд асах юм бол тэр гал яах вэ? Улам дүрлцэн. Бүр шатаан төмөрдөг гэж хэлж байгаа. Харин хүүтэн цэвдэг үгс нь уур хэлэн хөдлөгнө. Тэгээ хүний тэр хэлж байгаа үг нь хүртэл хүүтэн цэвдэг одоо хатуу. Зарим хүмүүс юм хатуу үгтэй байдаг тийм. Одоо бидний ялангуяа ярианы үгийн өгүүлбэрийн төгсгөл хүртэл аягүй чухал байна. Тэгчих. Ингэч. Босооч. Дандаа тушаах хэл. Энэ бол ийдэг хэл мөн үү? Биш. Тэгж өгөөч. Ингэж туслаач. Тэгэхээр энэ тушаах хэл бол энэ бол хүүтэн цэвдэг ийм хэл ярианд орно гэсэн үг. Тушаах хэл нөр. Тэгэхээр хүүтэн цэвдэг үгс нь уур хэлэн хөдлөгнө. Ишаа. За. Харин мэрэгэн хүний хэл нь мэдлэгийг зуучилдаг. Мэрэгэн хүний хэл гэдэг нь одоо бурхны мэрэгэн хүн гэж ямар хүнийг хэлж байгаа вэ гэхээр энэ бурхны үннийг мэдсэн хүнийг мэрэгэн хүн гэж хэлж байгаа. Ийм хэл бол юуг зуучилсан гэж байна? Мэдлэгийг зуучилдаг. Танд яг таны амьдрал яг хэрэгцээтэй тэр үнний мэдлэгийг яг танд зуучиж өгнө гэж хэлж байгаа. Мэрэгэн хүн. Тэр тав хүн бас яг мэрэгэн хүн болох хэрэгтэй гэсэн үг. Мэрэгэн хүн болохын тулд энэ Библийн үгийг яг маш сайн судлаа гэсэн үг. Тэгжээж бид нар яг аливаа зүйлийг яг ядарч салгаж хэлж өгнө гэсэн хүмүүс. Тэрөө би ингэж юуч мэдэхгүй байх юм бол яг Монгол ам бол Монголыг дуусгах гэж хэлж байгаа. Тэр Монгол гэж юу вэ гэхээр энэ бурхны үгийг мэдэхгүй байх юм бол ямар байна? Тэр хүн Монгол байна. Тэр хүн Монголыг л дуусгах гэж хэлж байна. Буруу зөвлөгөө өгнө гэсэн. Одоо ховж яриад байж байгаагаа юм жинэ бодохгүй гэсэн үг. Одоо хэн нэгэн хүнийг муулж байгаа ч гэсэн тэрийг юм жинэ бодохгүй. Худлаа ярихаа ч гэсэн яах вэ?
юм жинэ бодохгүй. Энэ өөрөө яг Монгол хүн монголаад урсгана гэж хэлж урсгаж байгаа. Өөр одоо ингээд тэр муха бахрын ус ингээд гожоод урсгаж байгаатай адилхан. Тэр монгол хүн бол яг энэ үннийг мэдэхгүй учраас худлаа ярьсан ч таахгүй, хавж байсан ч таахгүй, тэ? Бусдыг муусан ч таахгүй. Бусдыг ингээд хүчрэгдэхтэй яаж яг таахгүй гэсэн үг. Зүгээр урсгаж л байна гэсэн үг. Яг л тэр хүнд юу байх вэ хэмээн? Энэ мэрэгэн ухаан байхгүй. Энэ бурхны үг тэр хүн дотор байхгүй учраас тэр хүн юу хийж байгаач мэдэхгүй, юу урсгаж байгаач мэдэхгүй. Тэгэл нэг мэдгээд яг нөгөө эргэн тойрон байсан хүмүүс нь бүгд хов живэн дуртай. Хотлоо ярьсан ч юм чинээ бодхоо болчдөг. Тийм байдалд уусчдаг гэсэн үг. Урсгаж байгаа байхгүй. Урсгаж байгаа учраас. Тэр ийм одоо айхтар байна. За тэр ангаадах хэлийг бид тайлбарласан. За эзний мэлмий бол хаанч байдгаа гэж хэлжээ. Эзний мэлмий бол хаанч байдаг бөгөөд хорон муу хийгээд сайныг хардаг. Тэр бүх хүнийг ажигладаг гэсэн бурхан Тэнгэрээс. Энэ хүн юу яарав? Юу бодож ийн дотоо? Бүр хүний зүрхний бодлыг бурхан мэднэ гэж хэлж байгаа. Тавтэр Монгол хүн эцгийнхээ сургамжийг стомсолдог. Тэгвэл Монгол хүн бол яг нь тэр эцгийнхаа сургамжийг нь үл тоомсолдог. Тэр бурхан эцгийн тэр үнний мэдлийг мэдсэн тэр эцгийнхаа үгийг яг үл тоомсолдог. Харин зэмлэлийг хүлээн авдаг хүн Христос хүн юм аа гэж. Тэгэхээр бурханы үг бол яг биднийг ингэж одоо нэг талаа ингэж зэмлэж байгаа. Нэг талаа бас ингэж биднийг ятарж байгаа. Нэг талаа биднийг урамшуулж тусан байгуулж байгаа гэсэн үг. Бурханы үг. Шудраг зөв хүний гэрт нь үлэмж их баялаг байна. Харин хорон сараатны орлого нь гай зовлон билээ. Мэргэн хүний уруул нь мэдлэгийг дэлгэрүүлдэг гэж. Харин монголчуудын зүрх тийм биш ээ. За ингэж хэлсэн. За хаашаа ирвэл сургаалт төгс 18:21-ийг бүгд харъя. Сургаалт төгс 18:21. Сургаалт төгс 18:21 дээр за ам ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Ам ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүн дуртай хүн нь эдгээрийн үр жимсийг хүртдэг. Ам ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Тэр энэ хүний хэл яриа гэдэг бол энэ хүний бүр энэ ам амьдралыгч шийдэн бас хүний үхлийг ч гэсэн яг нь үхэл хөтлөх хүрэх хаягдaltaй гэсэн үг. Монголчууд хэлдэг шүү дээ. Хэлээр хүнийг үхүүлж болно бас амьдруулж болно гэж хэлдэг шүү дээ. Зүүрэг байгаа шүү. Хэлээр хүнийг үхүүлж болно бас амьдруулж болно. За хэдүүлээ хэл яриатай холбоотой ямар үгнүүдээр монгол үгнүүд монгол ардын зүйдсэн үг байдаг шүү дээ хэл яриатай холбоотой. Саний байна. Хэлтэй холбоотой. Хэл яриатай холбоотой. Тэг жоохон бодъё л да бүгд жоохон тайм аваад. Хүний хэл яриатай холбоотой ямар үгнүүд байна? За яа чи тэр хэлв. За чи тэр гэдэг. Тэр биш. Жишээлбэл ингээд хүнийг ингээд ерөөдөг шүү дээ, тэ? Ерөөхөөр ерөөдөг. Одоо жишээлбэл буйнаа дэлгэрэг 100 наслаг тий ингэж монголчууд хэлээрээ ерөө одоо ууралж байгаа юм шиг мөртлөө 100 насламар гэдэг чинь одоо манай ээж бол тэгж ууралгаар тэгж хэлж 100 насламар буйнаа эдлмэр гэж байгаа. Тэр насаар одоо ууралж байгаа. Тэгвэл хараад юу гэж гэхдээ тэр биш. Бухимдж байгаа үг нь мөртлөө ерөөж байгаа байхгүй. Тэгээ би дараа бодсон. Энд муусаа. Энд муусаа. Гэтэл хүмүүс яа гэвэл шууд ингээд нөгөө одоо амнаас хараад үг хэлүүл яах вэ? Тэр үг нь өөрөө биелдэг хамгийн аюултай зүйл. Та амаараа юу тарина? Түүнийг урааж ав. Амаараа ингээд хэлж байгаа үг нь хүртэл биелэгддэг, гүйцэлддэг. Нэг бүтгэн авт ингээд хэлээд байх юм бол тэр бүгд яах вэ? Амьдрал нь тэр чигээрээ бүтгэн юм болж өөрчлөх. Тэгэхээр ерөөсөө үр хөвгтийг хүртэл яах вэ? Бид нар
бүтлгүй амьтна, арчаагүй, өөстэй чадахгүй гэж ерөөсөө гэж бод. Залахгүй тийм ийм гэж ерөөсөө хэлэхгүй гэсэн. Харин бид нар яг ойлгуулалтаас нь чин сэтгэлээсээ юм. Үнэхээр энэ зүйл дээр миний хүү юм байна, тийм байна. Энэ зүйл дээр өөрийгөө засаа. Тэгж үү. Дараа нь харин бид нар үгүй хэлэхдээ ингэж ерөөж хэлж. Үргэлж тийм чи чаднаа. Ингээд болно. Бүтнэ. Одоо Библи дээр нөгөө Канаан газар юу туршиж байгаа тэр нөгөө Анахын нутгийг туршиж байгаа 12 туршил байгаа шүү дээ. Израилийн 12 хогоос томилгдсан 12 туршил. Тэд нар явсан. 2-2-оор баг болоо явсан. Тэгсэн чинь Йошуа, Калеб гэдэг хоёр хүн л энэ хүмүүс бол бид нар энэ Анакийн уулах нутгийг энэ том битээ хүмүүсийг бид нар бол эзэлж чадна. Яг л Тэнгэрийн бурхан бидэнтэй хамт байгаа учраас бид энэ нутгийг энэ уулах нутгийг бид эзэлж авч чадна гэж хэлж байгаа. А гэтэл нөгөө хүмүүс нь очиод юу гэсэхээр хөө бид нар бас царцаа шиг юм байна. Бид нар бол хажууд миш шиг юм байна. Эдгээр биднийг ингээд бидний зөв одоо бүрэн устгах шатгаар тийм хүчтэй том хүмүүс байна. Бид нар дийлэхгүй байна гэж хэлж байгаа. Тэгээд тэр чи одоо нэг нь муу мэдээ хэлж байгаа, нэг нь сайн мэдээ хэлж байгаа. Тэгснээрээ яасан гэдэг дараа нь тэр нөгөө Калеб, Йошуа хоёр нь тэр нутгийг эзэлж авч байгаа. Тэр бусад хүмүүсийн яасан гэхээр тэр ард түмний зүрхийг мохоосон учраас тэд нар бүр бурханаас шийдвэрийг авсан байна. Тэр бусад хүмүүс. Тэгэхээр бидний хэл яриа хүртэл яг хөр тийм эерэг зөв тэ одоо тэр чи өөрөө цаана юу явж ихээр итгэл явж байгаа. Тэр хүний зөвхөн итгэл явж шít. Би нэгсэндээ Давид хаан гэж байгаа. Би бурхнаараа би өндөр ханыг давж чадна. Би өөрийн бурхныхаа хүчээр би саадыг давж чадна гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр хүний амнаас гарч байгаа тэр үг нь юутай холбоотой вэ гэхээр хүний энэ зүрхэнд байгаа бурханд итгэж байгаа итгэлтэй холбоотой. Бас үннийг мэдж байгаа тэр үннийг мэдж байгаа мэдлэгтэй холбоотой гэсэн. Голиотыг Давид жоохон 17 настай ийм удаа хутарсан хацартай жоохон залуу. Израилийн хооронд 40 өдөр айлгаж байгаа тэр Голиот. Та нар Саулын нохоо яах гэж ирсэн. Та нар тийм мундаг мод атта ирээд байл. Натта ирээд нэг эрүүл дайчин аваад ир. Тэгээд хэрвээ би ялагдах юм бол энэ бүх Филистийн айрам та нарын боол болог. Би та нарыг ялвал та нар миний боол бол, бидний боол бол гэж хэлж байгаа. Тэгээд 40 өдөр гарч ирээд Израилийн хооронд яах вэ? Тэр үгээрээ доромжилж өдөр болгоно гэж зүрхийг мохоочих. Тэгсэн чи яасан? Давид хөдөөнөөс ах нартаа зэрэг 3 ах дээр зэрэг одоо зэрэг байгаа шүү дээ хүмүүс чинь. Одоо тэр ямар хүн дийвэ тэр гац байж байгаа. Тэгсэн аав ах нартаа нэг жоохон хоол хүнсийг авч өгчих явуулж хончин хүүгээ. Тэгсэн чи Давид гэрсэн чинь тэр Голиот гарч ирээд тэр бүхэл бүтэн Израилийн тэр зэрэг айрмыг гэж доромжилж тэр хаантаа цэргүүдтэй доромжилчих басан гэж. Тэгсэн Давид юу гэж хэлсэн тэр 3 м 20 см юм байна. Голиот. Одоо ингээд метрлээ үсэх юм бол 3 м 20 см гэж чинь. Одоо энэ таазан дор ингээд толгойд тулаад ингэнэ шүү дээ. Тийм өндөр том юм байна. Тэр одоо бамбан гэдэг бол ингээд тусад нэг хүн барьж авчих. Тэгээ тэр өөрөө маш олон жил цэргийн эрдэнд гарсан хүн гэж хэлж байгаа. Голиот. Гэтэл Давид болохоор ийм дүүгүр чулуу эргүүлж одоо ингээд амтна агнадаг. Тэгээд нэг шилбэр барьж хонь хариулдаг. Тийм одоо жохон 17 настай жохон залуу. Тэгээ ирээд юу гэсэн Давид юу гэсэн. Энэ одоо бурханд итгэдэггүй нэг харь үндэстний хүн одоо бурханы ард түмний доромжилдаг юм бэ? Би очиод тэрийг авъя. Яг нь би хонь хариулж явахдаа би аслан бааваад би сахлаасан бариад алдах гэж хэлж байгаа. Миний хургийг аваад зогтвол би очиод аслан гэж алдаг, бааваач алдаг гэж хэлж байгаа Давид. Би энэ харь хүнийг энэ хөвч хүндүүлээгүй харь хүнийг би энийг авъя гэж хэлж байгаа. Тэгсэн чинь Саул хаан бүр гайхаж байгаа шүү дээ. Чи одоо энэ хүн бол бүр цэргийн эрдэнд гарсан хүн байна. Тэгээ өөрийнхөө хувцсыг өгдөг ш тааж өгдөг ш. Тэгсэн чинь хувцсыг өмсч үзээд Давид энэ надад хүнд зогхгүй байна гэдэг ингээд надад эвгүй бай гэдэг тайлаад гол руу очиж 5 мөлгөр чулуу аваад тэгээд тэр Голиотыг 5 мөлгөр чулууны ганцхан чулуугаар нь дүүгэр эргүүлж ганцхан тухамд зоогоод тэгээ унаачих. Тэр Голиот. Тэгээд Израилийн айрам Филистчүүдийг яасан тэр өдөр. Тэгэд Давид юу хийсэхээр
Тэр филистичүүд юу гэсэхээр тэр Голиат тэр өөрийн бурхнаараа Давидыг хараа гэж хэлж байгаа. Харин Давид болохоор өөрийнхөө бурхнаар Голиатыг хэлж байгаа. Би Израилийн одоо түмэн цэргийн одоо жанжин бурхны нэрээр чам руу ирж байна. Өнөөдөр би чамайг би чиний толгойг таслаад би тэнгэрийн шууд энэ хээрийн аратанд чиний биеийг хайж өгнө. Яг л бид бол бурхны ард түмэн юм аа. Бид бол бурхны ард түмэн. Чи бол хөвч хүндүүлээгүй. Тэрийг нэг хэлж өгч байгаа. Тэгэхээр тэр энэ зүрхэн дотор байгаа зүйл нь нэгэсэндээ байгаа итгэл зориг энэ зүрхэн дотор байгаа зүйлээрээ хүн яг амаараа яадаг байна уу? Ярьдаг гэсэн. Ярьдаг гэсэн. Тэгэхээр ямар хүний амнаас тэр одоо зоригтой үг гарч байгаа вэ гэхээр бурхантай хамт байгаа, итгэлтэй байгаа хүний амнаас тэр үгүүд гарч байгаа гэсэн. Тэгэхээр Давид бол тэр итгэлтэйгээр ярьж байгаа. Тунхилж байгаа гэсэн. Тэгээд бурхан яасан? Тэр Давидын итгэлийг хараад Голиатыг гатна өгч байгаа. Бурхан өгч байгаа. Тэгэхээр бидний одоо хэл яриа маш тийм ямар байх хэрэгтэй байх нь? Маш итгэлтэй, эерэг, зөв байх хэрэгтэй гэсэн үг. Эрүүл байх хэрэгтэй гэсэн үг. Эрүүл байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ ам ба үхэл нь бидний хэл ярианы хүчин байлаа гэж хэлж байгаа. Тэгэхээр Давид бол тэр Голиатыг яг хэлээрээ хэлж ягаад яг гүйцэтгэж байгаа. За дахиад цаашаа унших юм бол Матай 12:36. За хэдүүлээ 12-ийн Матай номын 12-ийн 33-аас 36 гэдэг сайхан төвлөрөө уншиж байгаа. Матай номын 12 дугаар бүлгийн 33-аас 34 дээр ишлэлийг. За бүгд ишлэлээр гаргаад Матай 12-ийн 33-аас 34. За автосыг сайн төвлөрөө уншаад байгаа. 33-аас 34 гэж тийм. Хитий. Тэгээд байсан. Өөр арих. Тэгээ Сууд модон сайн гэх юм. мод сайн аваад үр жимсэн сайн. Мод муу аваас үр жимсэн муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана. Хорт могон удмаа та нар ёрын муу авлаа. Сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бэлхээ. Сайн хүн сайн сан гүмэрхөөсөө сайныг гаргадаг, муу хүн муу сан гүмэрхөөсөө муу гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэл үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвдгөгдөн мөн үгсээрээ яллагдана гэвэ. Сайн үржимсэн. Ихтэй үний сайн үржимсэн. Хивцсэн. Модон сайн үржимсэн. Модон сайн Гарч ирж байна уу? Тоошон мах. Юу? Матай номын 12 дугаар бүлгийн 33-аас 34. Цаг үн сайхан уншаад.
За. 33-аас 36 тий. Сайн эсвэл модон сайн бол юу сайн гэж? Үр жимсэн. Үр жимсэн сайн. Модон сайн бол үр жимсэн. Тэр мод гэж юу хэлж байгаа бол? Гүй бид нэрийг хүнийг өөрөө нь хэлж байгаа шүү дээ. Яг зөв бидний Хүний зүрх сэтгэлийг бурхан бидний зүрхийг юу гэж хэлж байна? Сайн хэлсэн шүү дээ. Энэ бүх хүний хэл яриа хүний юунаас гарч байгаа вэ? Зүрхээс. Зүрхээс. За энэ дэрсэн байна бас байна тий. За нэг сайн бас. модон муу бол үр жимсэн бас муу гарна. Учир нь мод юу гэж юм? Модыг үр жимсээр таньдаг. Ямар модыг үр жимсээр таньдаг. Хорт могоо удмаа гэх юм болохоор тухайн фарисеучуд бурхан хандж хэлж. Тухайн дээр хуулийн багш нар. Тэд нар бол яадаг вэ? Хууль бурхны хуулийг ингээ ярьдаг мөртлөө тэдний зүрх нь маш хорн муу. Тэр бурхны үг хэлж байгаа тэр хүмүүсийг хорт могоо удмаа гэж хэлж байгаа. Тухайн фарисеучуд хуулийн багш нар. Та нар өөдгөө хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Та нарын зүрхчний бохор мөртлөө та нар яаж сайн зүйлийг ярьж чадж байгаа юм бэ гэж хэлж. Учир нь зүрхний бэлхлаас ам ярьдаг. Одоо зүрхний бэлхлаас ам ярьдаг байна ш хүний ам болвол. Зүрх юугаар бэлхэж чи ам нь яг тэр зүйлээрээ яг бэлхэж байгаа. Зүрх нь итгэлгүй байвал ам нь яг итгэлгүй үгсээр л дүүрэн байна гэсэн үг. Зүрх нь үннийг мэдээгүй байх юм бол яг ам нь худал хуурмыг ярина л гэсэн үг. Энэ зүрхний бэлхлаас ам ярина гэдэг бол маш чухал үг. Зүрх нь ховж ивэр дүүрэн байх юм бол яг хүний ам нь яг тэр ховжийг усгаалаа гэсэн үг. За тэгээ 37 дээр нь сайн хүн өөрийнхөө сайн баялгаас сайныг гаргадаг. Муу хүн өөрийнхөө муу баялгаас мууг л гаргадаг. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлгнах болно гэж хэлж байна. Тэгэхээр энэ бидний бодлогогүй хэлэх нэг үг гэдэг бол маш аюултай байна. Бодлогогүй хэлсний үг юм. Бүр үг бүрийнхээ төлөө, үг бүрийнхээ төлөө. Шүүлтийн өдөр тайлгнана гэж хэлж байна. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөн. Учир нь тэр чи мөн үгсээрээ яа гэж яллагдсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бидний хэл яриа бол биднийг бүр ингээд хичнээн бусад талаараа сайн байсан ч бидний хэл яриан дээр бид нар ингээд гажигдсан байх юм бол тэр хүн бол маш хэцүү. Үнэхээр одоо яста тэр хүний одоо амьдралын хүрдийг галтны шатах аюултай зүйл хэл яриа байна. Дайны үед нэг тийм одоо эмч хүн байсан байна л да. Тэгээд тэр хүн нөгөө эмчлүүлж байгаа хүмүүсийг ирээд за сайн уу өгдөөд юм хэлгээр мэдлэн гутаа хамгийн дөрөв асуудал зүйл нь юу вэ? Айдаа хилээ гаргатаа гэдэг. Хилээ гаргатаа гэдэг хүн бүхнийг. Хилээ харъя гэдэг. Тэр болохоор дайны үеийн эмч. Тэр дайны үеийн эмч хүн. Тэр өгдөө хүмүүст орж нэг сэрүүл шахтан сэрүүл байгаа шүү дээ. Тэрээс тийм мэдлэн гутаа хамгийн дөрөв шалгал юм. Айдаа хилийг үзье даа гэж хэлдэг гэнэ. Тэг хилийг нь үзээд тэр эмч ингээ бүх ерөнхий биеийн байдал бүх юм мэддэг гэж байгаа. Тэгвэл эзэн ч гэсэн бас бидний яах вэ? Айдаа хилийг үзье даа. Хилээ гаргатаа гэж одоо бидний хилийг эзэн бол байнга шалгана гэсэн үг.
Чиний хэл ямар байна? Хэл чи ямар байна? Зарим хүүхэд багт мог хар хэлтэй гэл. Хүүхэд нэрэ хар хэлтэй багтаа гэл. Манай нутагт нэг имэг өөрхий хар хэлтэй гэл. Тэгдэгсэн. Нэрэ хэл нь хар юм аа гэсэн чинь. Тий гэл. Их хүмүүс шоуд үзсэн. Тэгтээ тэрэндээ ч биш тий. Найзтайгаа нийлээд ингээд маазраа нэгээ доогдоо тий. Чаалаа. Анаад аваад тэрэндээ их баясаар хөгжөөр. Тэг бис номер оостой таа хүн одоо хэнийг гоо доог тохоо гоо хийгэрэй гэж. Одоо бусдыг ингээ доог тохоо хийхдээ эсвэл одоо юу гэдэг түүнийг ингээ намхан, тарган, туранхаа, гоцгор ингээ хэрэгцгэр шиг юм уу гэдэг. Эсвэл юу гэдэг монкор, шонкор ч гэдэг юм уу. Эсвэл ангор, үлтгэр ч гэдэг юм уу гэдэг. Тэр хүнийг одоо Библиэр харах юм бол тэр бүтээлийг нь дарамжиж байгаа нь өөрөө бүтээгчийг нь дарамжиж байгаа байдал гэж хэлж байна. Бүтээлийг нь дарамжиж байгаа нь өөрөө бүтээгчийг нь дарамжиж байгаа адилхан юм аа гэж хэлж байгаа. Тийм мэдхгүйгээс болж. Тэгэхээр тэр хүний хэл яриа бол ийм маш аюултай. Ийм одоо эрхтэн гэж хэлж байгаа. За одоо та нар хүний нүүр царайг харах юм бол хоёр чих. Осоро амрын нүх хоёр байна. Нүд хоёр байна. Энэ 7 эрхтэн байна. 7 байна шүү дээ. Тоох юм аа тий. Ам хэд байна? Хоёр байна. Ам ганцхан байгаа. Тэгэхээр та нар зөвхөн амаараа зөв шударгыг л ярих гэж байна. Тэгж өгсөн гэсэн үг. Амаараа зөвхөн үннийг яа. Зөв шударгыг яа. Та нарт нэг л ам байна. Сайн сонс, сайн хар, сайн амьсгал. Тэгээд баг яа. Энэ бас баг яа гэж хэлж байна. Энэ ам. Дугаа бай гэж хэлж байна. Дуурхааргүй юм дээр битгий дуурдаг бол чимээгүй бай гэж хэлж байна. Тийм учраас нэг байгаа. Бурхан өгтөө ингээ өгсөн баг. Бид нэг хоёр болоод байна. Тэгэхээр бид нар та нар Библиэр байгаа шүү дээ. Та нарын ам хоёр байж болохгүй гэж хэлж байна. Нэг булгийн ихнээс гашуу ус, цэнгэг ус зэрэг гардаггүй. Тэрнтэй адилхан та нарын амнаас хараад ба тэр бурхныг магтаж байгаа магтаал нь зэрэг бүү байх. Зөвхөн яах вэ? Амнаас чинь магтаал ерөөл гарна гэж хэлж байна. Бусдыг босгон байгуулахын тулд та нарын ам яриг гэж хэлж байна. Бусдыг босгон байгуулахын тулд л яриг. Энэ хүний амьдралыг босгон байгуулахгүй бол өөр чимээгүй бай гэж байгаа юм. Өөр чимээгүй. Тэр бусдыг шоолж байгаа, гүтгэж байгаа хүмүүстэй хамт дунд нь ороод маазраа дунд нь ороод ингээд холилдож болохгүй гэж хэлж байна. Та нар тусгаар бай гэж хэлж байна. Тусгаар бай. Яг л та нарыг бурхан өөрийнхөө ард түмэн болохоор та нарыг энэ дэлхийн ертөнцөөс энэ хүн төрлөختөөс дуудаж өөртөө авсан гэж хэлж байгаа. Өөрийнхөө хүүгийнхээ ариун цусаар та нарыг бурхан худалдаж авсан гэж хэлж байгаа. Тиймээс та нар тусгаар бай. Ариун бай. Та нар бол бурханы ард түмэн. Түүний эзэмшлийн ард түмэн гэж хэлж байгаа. Тийм учраас бидний бурхан юу гэж хэлэхээр та нар хэл яриагаа цэвэр ариунаар сахараа гэж хэлж байгаа. Хэл яриан дээр онцгой анхаарлаа хандуулаарай гэж хэлж байгаа. Тийм учраас Библиэлд маш олон тэр одоо хэл яриатай холбоотой үг бол хэдэн мянга байгаа. Бурхны бүр жигшин үздэг 7 зүйлийн 4 зүйл нь хэл яриатай холбоотой байна. Тэр бүр амийг хүсэмжилдэг, сайныг үзхийг хүсдэг хүн нь энэ хор муугаас хэлээ хамгаалаарай гэж хэлж байгаа. Уруулаа худал хэлэхээс хамгаалаа гэж хэлж байгаа. Тэгэхээр бурхан ямар их онцгой гэж анхааруулж байна. Бид нар энэ Библийн зөв цөөхөн ишлүүдийг үзэж байгаа. Одоо бид нар цаашаа бүр нарийн үзэн энэ хэл яриатай холбоотой байна. Өнөөдөр бид нар зөвхөн энэ хэл яриатай холбоотой ишлийн нэг 100-ны 1 ишлийн 1% үзэж байгаа. Библиэд хэдэн мянган ишл байгаа хэл яриатай холбоотой. Тэгээ хор муу хүний зөвлөгөөг дагдаггүй. Одоо дуул ном дээр тийм хор муу хүний зөвлөгөөг дагдаггүй. Нүгэлтнүүдийн зам дээр нь зогсдоггүй хүн ерөөлтэй вэ. Дуул номны 1-4. За бүгд тэр ишлийг бас нэг хэлье. Яг би энэ ишлүүдийг яг ерөнхийдөө юу уншаа явж байгаа дараа бас нөгөө эргэж нөгөө тайлбарлах гэсэн үг. Дахиад нөгөө дараагийн хичээлээр дахиад тайлбарлах учраас та бүхэн бас өөрсдөө бас сайн тунгааж баслаараа сая бичиж авсан ишлүүдээ.
За дуулал номны 1-р бүлэгдэр дуулал ном юу яаж хэлж юм гэхээр бүр 1-р бүлгийн 1-р ишлэл ингэж хэлж байгаа. Хорон муу хүний зөвлөгөөг дагддаггүй. Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй. Басамжлагчдын суудалч суудаггүй хүн ерөөлтэй. Харин тэрээр эзний хуульд баярлаж түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэр хүн яг нь тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил нэлээ гэж тэр хүн бол. Тэр мод нь цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчсан хатдаггүй. Тэр хүний үүс бүхэн нь үлзийтэй. Харин хорон муу хүмүүс бол тийм биш ээ. Тэд бол салхинд хийсдэг тарианы айлс мэт гинэ. Хорон муу хүн бол. Салхинд хийсдэг тарианы айлс мэт. Тийм учраас хорон муу хүн шийтгэл нүгэлтнүүд ч зөв шудраг хүний суглаанд зогсож чадахгүй гэж хэлсэн. Зөв шудраг хүний замыг эзэн мэддэг, харин хорон муу хүний замд сөрөг болно гэсэн. Тэгэхээр энэ хорон муу хүмүүстэй хамт одоо тийм хүний зөвлөгөөг дагагдахгүй нүгэлт хүмүүстэй хамт нэг зам дээр зогсож болохгүй гэж хэлж байгаа. Нүгэлт хүмүүстэй нэг зам дээр ерөөсөө зогсож болохгүй. Тэр нүгэлт хүмүүс бүр юутай байх нь вэ? Өөрийн гэсэн замтай байх нь шүү дээ нүгэлт хүмүүс. Өөрсдийнхөө нүглээ гэдэг замтай. Тэр зам дээр яг тэд нар худлаа ярина. Тэр зам дээр зогсоод хулгай хийн. Тэр зам дээр зогсоод тэд нар хүнийг гүжирдэн. Тэд нар өөрсдөө эрх мэдлийг авахын тулд юу ч хийхэд билээ. Хүн алхадч билээ. Тэд бол нүгэлт хүмүүс юм. Өөрсдийн гэсэн замтай хүмүүс. А тэгвэл бурхны хүүхдүүд, бурхны ардын бол бидний зам бол ямар зам бэ гэхээр бид бол зөв шударгын зам дээр зогсдог. Тэр хорон муу хүнтэй хамт нэг зам дээр зогсдоггүй. Тэр басамжладаг гэдэг нь болохоор тэр бид нар энэ хорвоо дээр хүн амьдрал дуусна шүү дээ. Яста энэ амьдралдаа олоод чадлаараа тэгээд аваад дуусна шүү дээ гэж ярьж байгаа хүмүүс бол яах вэ гэхээр тэд хэнийг басамжж байгаа вэ гэхээр тэд бүтээгчийг байхгүй, бүтээгчийн талаар мэдэхгүй, бүтээгчийг хүлээн авдаггүй, басамжилдаг гэсэн үг. Зүгээр өөрийнхөө амьдрал дуусна гэж боддог. Би одоо өнөөдөр болж явал болоо, би хожиж явал болоо гэж амьдрал дуусдаг. Тэгвэл тэр хүмүүс яг хэнийг басамжж байгаа гэхээр тэд бол бүтээгчийг басамжилдаг хүмүүс байхгүй. Тэгвэл тэр хүмүүстэй хамт та нар тэр басамжлагчдын суудал дээр хамт сууж болохгүй гэж хэлж байгаа. Тийм басамжлах хүмүүстэй хамт битгий хамт бай гэж хэлж байгаа. Хол бай. Тэр басамжлагчдын суудалд нь битгий суугаарай гэж хэлж байгаа. Хорон муу хүний зөвлөгөөг нь битгий даг. Нүгэлт хүмүүсийн зам дээр нь битгий зогс. Бохоо ингэж анхааруулж байгаа байхгүй. Хэрэв ингэх юм бол та нар ерөөлтэй гэж хэлж байгаа. Ерөөлийг авнаа гэж хэлж байгаа. Ийм байх юм бол та нар яг бүр урсгал усны дэргэд тарьсан мод адил юм аа гэж хэлж байгаа. Тэр мод бол ерөөсө гандан гэж байхгүй, хатан гэж байхгүй яг. Тэр усан урсгалаар нь үндсээ өргөсгөх гэж хэлж байгаа. Бүр доогуур тэр усны дэргэд тарьсан учраас тэр ойрхон усны тэр чийг ингээд баян тэр модыг ингээд чийгэж байгаад адилхан гэж хэлж байгаа. Тэгээ тэргүй яг хөө эзний хуульд баярладаг гэж хэлж байгаа. Эзний хуульд баярладаг бөгөөд яг тэр хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг гэж хэлж байгаа. Харин бид нар ингээд ийм янз янзын тэр гим нүглийн талаа ч юм уу тэр хорон муу үг ярианд ингээд дасгалчих биш. Дасгалчих биш харин яг хөр бурхны үгэнд одоо дасгалчих хэрэгтэй гэж хэлж байгаа. Бурхны үгэнд. Тийм учраас бурхны үгийг тэгээ өдөр шөнөгүй тунгаан бясалгаж эзний хуулийг бурхны үгийг ингээд уншаад баярладаг. Ямар гоё юм бэ эзэн минь. Ийм гоё үг Библиэд байна шүү дээ. За өнөөдөр яг тийм энэ Библийн энэ номыг бид нар өдөрт нэг ишлэлээр ингээд бясалгаад унших юм бол бидний нас гүйцэхгүй. Энэ Библийг. Тэгэхээр ийм агуу их одоо бурхны мэрэгэн ухааны үгийг тэр чигээр байгаа байхгүй. Тэгэхээр бид нар янз бүрийн тэр ховж гүтгэлэг янз бүрийн тэр хорон муу тэр зүйлээс те бид нар ингэж энэ хэл яриагаа тийм зүйл өргөх биш. Бидний хэл яриа энэ бурхны үгийг тунхаглах хэрэглэх ёстой гэсэн үг. Амен. Тэг бид нар ингээд зурагт үзэл те тэр тэгсэн байна, энэ ингэсэн байна. Энэ ингэсэн байна ингээд ийшээ яриад. Эндээс аваад ийшээ ховж яриад. Тэнд хүн муулаад ингээд энэ бол зүгээр монгол хүн монголлаа усгаж байгаа. Энэ хиний амьдралыг босгон байгуулж байгаа. Энэ ямар ашигтай. Тэр хүний дотор яг хүнийг үзэн ядуулах дургуутах сэтгэл өгөөл хайж байгаа. Яг үүндээ би ингээд зурагт үзэх юм бол үзэх юм биш баг байдаг шүү дээ. Байхгүй. Тийм телевизээр ганц Joyce Mary нэг хичээлийг хаяг харж байгаа. Үзэхгүй. Манайх одоо сүүлийн 10 жилээс зурагт үзэхгүй.
За фэйсбүүк бол яг үгээр хүмүүс буруу дүрийг бичээд уучраа олохгүй ингээд бичих үед би нэг юм бичиж байгаа. За энэ ийм биш шүү. Яг жинхэнэ бол ийм шүү гэж нэг юм бичиж байгаа. Яг олон хүмүүс төөрөлдөхгүй бол нэг юм бичиж байгаа. Тэгээ болоо. Тэгэл бусдaalаар бол ингээд энэ сошиал энэ үзүүрээс маш одоо хол байгаа шүү дээ. Тэгжээж бидний зүрх сэтгэл бас хамгаалж байгаа байхгүй. Тэгэхгүй бол хүний зүрх сэтгэл бол нэг мэтгэл ингээд ховж юм бохирлогдоод энэ тентхийн элдэв шаарддаг ингээд дууш чимээ давтаал тэр ингэсэн гэж ийм ингэсэн гэж ингээд ховж өгөө энэ дэлхийн ховж өгөө гэх юм бол бидний цаг хугацаа гүйцэхгүй нас гүйцэхгүй. Харин бид нар энэ дэлхийгээс яг юу чухал юм, юу илүү үнцэнтэй юм гэдгийг авч үздэг гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр би Бурхны үгийг зурд үзхийн оронд ч юм уу тэр ховжийг үзхийн оронд би Библиэ Бурхны энд хэлж шээ. Та нар эзний хуульд бүр баярлаж, Бурхны хуулинд баярлаж, түүнийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг хүн бол өрөөлтөг гэж. Амен. Тэгэхээр тэр цаг хугацаагаа Бурхны үгэнд зориулаад, Бурхны үгийг ойлгоод, тэр үнний мэдлэгийг авах юм бол яа гэж юм. Тэр мэрэгэн хүн бол мэдлэгийг дэлгэрүүлэх гэж хэллээ шүү дээ. Сая дөрөв суугаад өгсөн юм дээр. Мэрэгэн хүн бол ямар мэдлэг вэ? Үнний мэдлэг. Мөнгө аминд хүргэх мэдлэг. Тэр хүний амьдралыг оронгоор нь өөрчлөх мэдлэг. Хараас ирж байна. Энэ бол Библиэс ирж байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлийн төлөө бид нар яах вэ гэхээр бид нар ийм мэдлэгийг олж авахын тулд бид нар Бурхны үгийг тунгаан бясалгаж, өдөр шөнөгүй тунгаан бясалгаж энэ үгийг яах вэ? Бүр ингэж эзэн минь та надад илчээж өгөөч. Энэ ямар утгатай үг юм бэ? Тэгээд ингээд эзэн баян залбиж авах гэсэн үг. Ингэж ажил бид нар одоо бидний зүрх сэтгэл яах вэ? Эзэн дотор босон байгуулдаг гэсэн үг. Тэгээ бусдыг бас босон байгуулдаг гэсэн үг. Ганц би өөрийгөө биш тийм. Би Бурхны үгээр бэлхэн байх юм бол та бүхэн бүгдээ Бурхны үгээр бэлхэн байх юм бол яах вэ? Уулзсан хүмүүстэйгээ та бүхэн тэр мөнгө аминд хүргэх тэр нууцыг ярьж өгөх байхгүй хүмүүст. Сайн мэдээ, аврал, энэ газар дэлхийд амьдрах үнц нь, таны үнц нь, Бурхан таныг яаж харьсан? Энэ орон ертөнцийг Бурхан яаж бүтээсэн? Та өнөөдөр тэ юуны төлөө амьдрах ёстой? Та мөнгөний төлөө амьдрах ёстой юм уу? Үгүй. Та нэг хоёр байрны төлөө амьдрах дуусах ёстой юу? Үгүй. Жинхэнэ үннийг хийж өгөх байхгүй. Таны амьдралын зорилго бол үнэхээр Бурхан хүнийг бүтээхдээ түүгээр дамжуулан Бурхан магтдахыг хүсэж байгаа. Хүнээр дамжуулан Бурхан алдаршихыг хүсэж байгаа. Бурхан өөрийнхөө хүүхдүүдийн агуулган болохыг хүсэж байгаа. Бүр дотор нь ороод Бурхан өөрийнхөө ариун сүнсээр тэр хүний зүрх сэтгэлийг дүүргээд, бүр баяр хөөргийг дүүргээд, тэр хүн бүр баяр хөөр Бурханы ариун сүнсээр бэлтгэн. Тэгээд бусдыг тэнхрүүлдэг, бусдыг босгон байгуулдаг, бусдыг хүчрхжүүлдэг, урамшуулдаг, зоригжуулдаг. Ингээд зовлонтой ингээд яахаа мэдгүй. Би яах вэ гэдэг ингэж байгаа хүнийг бүр очиод тэр хүний амьдралыг нь бүргээд бүх тэр одоо тэр юуг нь мөлтж өгж байгаа. Бүх төвчээрүүд юм мөлтж өгж байгаа. Бүх хүлээсүүдийг нь тайж өгж байгаа. Яаж тайж ихээр Бурхны үгээр тайж өгж байгаа. Заримдаа би ч ингээд найзуудтайгаа ингээд уулзж байгаа. Би ямар зорилготой явж байгааг би тэн дээрээс тэр найзуудаа баярч хөөрөхөөс илүү нэг хүн ч гэсэн туслая гэж бодож байгаа. Заавал нэг хүн туслах хүн байж байгаа байхгүй бүр байхгүй биш. Тэр олон 30 40 одоо ангийн төгсөлтийн уулзалт болж байхад тэнд бол яг цаана ингээд атгагдсан ингээд дайсан ингээд балчихсан. Тийм хүн байж байгаа байхгүй. Сая би ингээд манай бас юу шугна ангийнхан ингээд суулсан. Тэгээд тэнд очсон бас 2 3 найз маань бас ингээд уулзаад ярьж өрсөд дараагаар хүүх ямар гоё юм бэ гэж бүр ингээд чөлөөлөж байгаа байхгүй. Яг тэр хүмүүс жоо үннийг л ярьж өгч байгаа байхгүй. Тэр үед хүмүүс иргэчүүд баяр хөөргийг авч байгаа байхгүй. Тэгээд эргээд найз нь ярина, холбогдно. Цуглаанч нэг очно гэж хэлж байгаа. Тэгэхээр яг үүнд бидний одоо ингээд зүрх сэтгэл ингээд тийм бид нар Бурхны үгээр ингээд бэлхэн дүүрэн байх юм бол бид нар маш олон хүмүүсийн тэр амьдралд нь баяр хөөргийг өгнө. Өнөөдөр сүүдэд шүрээгч одоо Бурхны үгийг ингээд маш олон талаар энэ хүн ингээд мэдж байна. Тэгвэл энэ хүнтэй уулзсан хүмүүс шүрээгчд дамжуулаад Бурхны өрөөлийг авах уу? Авна шүү дээ. Мэргэн хүн мэдлэгийг усгадаг гэсэн шүү дээ. Мэргэн хүн мэдлэгийг дэлгэрүүлдэг гэж хэллээ сая 6 дахь дээр. Дорж улам ахтаны хүн уулзлаа. Та одоо дорж улам ах одоо урдын гიშгээ та уулзахгүй байгаа үстэй. Аль бол та энэ хүнтэй Бурхны авралыг аваарай. Бурхан байт юм байна. Энэ Бурхан чинь агуу юм байна. Энэ Бурхан чинь өөрөө хүнд жинхэнэ мөнгө амийг өгдөг Бурхан чинь тэнгэрд байт юм байна. Есүс чинь Бурхан юм байна. Одоо ингэж ярих юм бол яах вэ? Энэ бол мөнхийн үр жимсийг тарьж байгаа байхгүй амаараа. Мөнхийн зүйлийг тарьж байгаа байхгүй. Тэгэхээр Бурхан биднээс юу хүсэж ихээр та нар ийм байгаар гэж хэлж байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр одоо тийм
Би минийс над мөнгө зураг алга байна. Миний амьдралаас хэцүү байна. Ажил төрөл бүтлэхгүй байна гэдэг толгоогоо унжуулах биш. Бурхан мод юу гэж ихэд ийм олон асуудал ярихгүйгээр хэлж яарэ гэж хэлж байгаа. Чиний яг хэл яриа амьдрал дээр ямар байна? Чи яг эрүүл байна уу? Чиний зүрх сэтгэл чинь эрүүл байна уу гэж асууж байгаа байхгүй. Зүрх сэтгэл чинь яг хэлний цаана юу нөө гэж байгаа хэрэг тэр өвчтөй хүн байвал тэр цаана одоо тэр ингээд ходоод илгэн муудсан байх юм бол тэр хүний илгэн ямар байх вэ? Хэлнэ. Нэрийг хаснад цав цаг мас байх хүмүүс тий хордлохтой хүмүүс тий ингээд хэлий үзэхээр тийм байдаг шүү дээ. А тэгээ юм бол айгүй хордлохтой байна. Ямар нэг өвчний маш хордлохтой байна гэдэг. Тэр чин дотор эргэтнийх нь юм хэлээр гарч ирж байгаа байхгүй. Тийм болохоор нөгөө Бурхан ч гэсэн биднийг өгж игэр та нарын хэл яриагаа сайн шалгаараа. Ямар нэгэн цаана тэр сүнслэг тэр цаад гэмтэл сүнслэг тэр одоо өвчлөл нь дотроо байгаа шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг бидний үг яриа ямар байх вэ? Ийдэг. Зөөлнө. Ийдэг, зөөлнө гэж байна. За Эфес 4:32-ыг уншаад дуусгая. За нэг ишлэл уншаад тэгээд дуусна. Тэр бидний хэл яриа бол Бурхны үгийн дагуу бол Я 31-32. Альва хорсол уур хилэн шуугаан гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг. 32 дээр нь Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биеэ уучлж нэг нэгнээ инэрч уян зөөлөн сэтгэлээр хандаарай гэж хэлж бие. Тэр уян зөөлөн сэтгэл байх юм бол хүн ингээл амаараа ингээл хараад хэлэхгүй шүү дээ. Яг тэгэхээр тэр хүний зүрх сэтгэлд уян зөөлөн уучлж байгаа учраас тэр хүний одоо үг яриаг зөөлөн байх нь шүү дээ. Уучлахгүй учраас л яг нөгөө үг яриа шууд нөгөө хатуугаар гарч ирчих. Уучлахгүй. Тэр заримдаа би ингээд хүмүүс ингээд жоохон бухимдаар болдог. Гэхдээ би бол бөхөр би ч өөрөө ямар их нүгэлтэн байлаа. Есүс намайг яаж уучлсан бэлээ? Би ч уучлагдсан хүн шүү дээ. Би за яг үнтэй би ингээд шууд одоо ингээд уур хөндлөөр би харьцаа тасдгийг гээд болж болно. Гэхдээ би эзэн намайг уучлсны адил би бас энэ хүнийг уучлнаа. Тэгээ би магадгүй хатуу хэлчихсэн бол би за яг ойлгож байна. Зүгээрээ ингэ орчих. Тэгээ залбирчих. Дараа нөгөө хүн чинь илүү сайн болоод уулзчих. Тэгэхээр энэ ажиглалт хизээш тэр одоо юу гэдэг тэр ийгдэг зөөлөн харилцаа эвлэрлийг авчирдаг эргэж уулзах боломжийг олгодог гэсэн үг. Зарим хүмүүс ч бас юу гэдэг хүнтэй ингээд уулзах юм бол ингээд шууд ингээд муудалцаад ингээд савчдаг. Тийм хүмүүс байдаг шээ тий. Тэр ажиглал бас хатуу байв тий. Уушлж өгөхгүй. Бурхан болохоор уучлах гэж байгаа шүү дээ. Чи өөрөө яаж бурхан дотор уучлалыг авсан бэлээ? Тэр яг мэдээж энэ бол итгэдэггүй хүмүүс бол маш их байдаг. Ийм зүйл бол. Харин итгэдэг хүмүүсийн хувьд бол ямар ч байсан тэр хүнийг уучлах. За хизээ нэг өдөр тий. За тухайн үед ууч чадахгүй байсан гэсэн. За бурхан намайг уучлсан чинь би энэ хүнийг ямар ч сан уучлнаа. Энэ хүний тэр сул дорой байдлыг би уучлах болно гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний энэ одоо хэл яриа бол ийм чухал эрхтэн байна. Маш жиж одоо юу гэдэг энэ бие дотор энэ хэл бол ингээд нэг тийм том эрхтэн биш. Жижиг эрхтэн байна. Дараагийн удаа бид нар дараагийн 7 хоногийн одоо 2 дахь хичээлээр бид нар Яаков ном дээрээс үзнэ. Яаков номны 3 дахь үгээс үзнэ. Тэр хэл яриа гэдэг ямар аюултай юм бэ гэдэг талаар бүр илүү нарийн үзнэ гэсэн үг. Та бүхэн болвол эх 7 хоногийн 3 юу хасаад хасаад дараагийн 7 хоногийн хасаад хэдүүлээ нэг амархан уу яах нь байна. Хэрвээ амруул явах уу дараагийн 7 хоногт 11 гэтэн байгаа бах тий. Тэгэхээр баярын өдрүүд таарчаавал амарчи дараагийн 7 хоногт. Тэгээд нэг өнжөөд тэрний дараагийн 7 хоногт явъя тий. Болно шүү дээ гэж.
Тэгэхээр та бүхэн маань Яаков номыг уншаад Яаков номны 3 дахь бүлгийг уншаарай. Дараагийн 7 хоног. 13 юм. Тийм байна. За тэгвэл яг наадын маргаж хамарсан. Тэгээд тэрний дараагийн 7 хоногт явчих. 20 гэсэн үг. Амраад яах юм бэ? Яаков 3 дахь бүлгийг нэг сайхан төвлөрөөд уншаад ирээ. Яаков 3 дахь бүлэг. Ер нь дараагийн гişэд болохоор тэр 3 дахь бүлэг дээр нэлээд төвлөрч яах учраас. За тэгэхээр өнөөдөр ямар ч юм хэлбэлээ гэдэг энэ хэл яриа бол үнэхээр бурхаас имээе би имээдэг хүн болё гэвэл хэл яриагаа анхаарах нь байна. Би мөнгө амиг авъя гэвэл бас хэл яриагаа анхаарах нь байна. Би урт удаа наслая гэвэл бас хэл яриагаа анхаарах нь байна. Эхний хамгийн эхний ишлэлээр одоо бидний дуулал 34-ийн 11-ээс 13 дээр хэлсэн. Залбир гэсэн. Тэгэхээр хийж шүү дээ. Бидний онцлог өгөхөр бид нар сайн мод байхгүй. Бид нар сайн мод. Бид нар тийм учраас тэгэхээр биднээс юу гарч байгаа вэ? Сайн мод үрж сайн үрж юмсаа гарна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өглөө би босоод өглөө босохоос эхлэв шүү дээ. Эзэн минь. Би өнөөдөр яг өөрийнхөө хүчээр биш. Таны хүч, таны мэрэгүү ухаан, таны амар тайван, таны тэр хайр миний дотор бяхаж өгөөч. Ингэж өөрийгөө үгүйсэхээс эхлэн гэсэн. Сайн мод байхын тулд. Тэгэхгүй өнөөдөр би сайн мод яг сайн мод байж чадахгүй болоод надаас юу гарах вэ? Хүний юм гар. Нөгөө тийм учраас эзэн өдөр бүхэн өөрийгөө үгүйс гэдгийг нууцсан. Өдөр бүхэн чи сайн мод байх боломжтой гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар Амен. Өөрөө ингэж өнөөдөр эзэн бууж өгөхгүй өөрийнхөө ингэж бүх юм ингэж өөрийнхөө ингэж зүтгэдэг. Тэгэхээр бидний дотор юу гарах вэ? Хүний юм гарч эхэлж байгаа. Нөгөө хүний юм. Хүний юмс. Тийм болохоор та бүхэн нөгөө үнний үгээр өөрийгөө зоригжуулах гэдэг чинь маш чухал. Үнний үг гэдэг нь нөгөө сайн мэдээнийхээ үгээр өөрийгөө өдөр бүхэн зоригжуулж би Христэнд үгсээ. Миний тэр муухай ярьдаг, уучилдаггүй, хатуу үг гэдэг, тушаадаг тэр хүн маань өнөөдөр Есүс амд нас болсон. Ингээ хаагаад авах хэрэгтэй өөрийгөө. Өөрийгөө ингэж хааж тавьж байгаа нь та өөрийгөө үгүйсгэж байгаа гэсэн үг. Хүүлж байгаа гэсэн үг байхгүй. Эзэн дэжсэн ш. Та нар Лук 9:13 дээр өдөр бүр өөрийгөө үгүйсгэж гэж байна. Өдөр бүхэн өөрийгөө үгүйсгэж гэдэг нэг энийг хэлж байгаа байхгүй. Өдөр бүхэн өөрийгөө хааж тавь. Өөрийн батэрднийг. Тэгээд яг хөө өдөр бүхэн бурхнаас хүчийг гоох байхгүй төсөлмжийг эзэн минь. Та өнөөдөр надад хүч чадлыг, мэрэгүү ухааныг, баяр хөөр, амар тайвныг, итгэлтэй байдлыг өг. Би удаа гэж залбирдаг. Заримдаа хүн ингэж итгэлгүй болчтой аягүй сан. Тэр үед би эзэн минь надад итгэл өгөөч гэж залбирдаг. Тэгэхээр яг итгэл өгдөг байхгүй. Шууд итгэлтэй болдог. Эзэн минь надад баяр хөөр өгөөч гэж заримдаа баяр хөөрг болчтой. Сонир. Тэгээд эзэн минь танд баяр хөөр өгөөч гэж залбирахаар тэр өдөр бүр юу асыг гэмээр баяр хөөртэй болчтой. Их сонир. Тэгэхээр бурхан өөрөө бүх юм хийж байгаа байхгүй. Танд баяр хөөр дутагдвал бурхан баяр хөөргийг өгнө. Танд амар тайван дутагдвал бурхан амар тайвныг өгнө. Танд юу дутагдсан түүнийг бурхан бүрэн хангана. Биднийг баясад сэнгэх бүх зүйлсээр бүрэн хангаж чадах бурханд найдвараа тавиа гэж хэлж байгаа. Тэгвэл энэ дэлхийн баячуудад та нар эд мөнгөний тодорхойгүй байдал найдвараа битгий тавь. Та нарыг бүх зүйлээр чинь бүрэн дүүрэн хангаж чадах тэр бурханд найдаа гэж хэлээрэ гэж Паул Тимот загсан байна. Тэгэхээр бидний бурхан бол энэ бүх зүйлээр хангадаг учраас бид нар өнөөдөр тэр хангамжийг өдөр болгон авахын тулд та өдөр бүхэн яах вэ? Өөрийгөө үгүйсэх. Өөрийгөө үгүйсэхгүйгээр та өнөөдөр сайн мод байж чадахгүй. Энэ үнэн шүү. Энэ бол яг үнэн. Тэгэхээр эзэн Есүс энд юу гэж хэлсэнгээр энэ сайн модны талаар ярихдаа энэ бол сайн мэдээ гэсэн үг. Сайн мэдээний талаар. Чи сайн мод байх ёстой шүү. Сайн мод нь ямар үр жимсээ гаргана гэж. Сайн үр жимсээ гаргана. Өөрийгөө үгүйсэхгүй байх юм бол яах вэ? Хүнээс юу гарах вэ? Нөгөө муу үр жимс гарч иж байгаа байхгүй. Нөгөө муухай үг, хатуу үг, нөгөө буруутгахдаг үг. Тэгээд уучрдаггүй тэр чинь хүний юм баг. Хүн бол уучлахгүй шүү дээ хүнийг. Энэ намайг ингээд гомдоосон. Энэ дандаа л ингэдэг гэдэг. Ингээд нөгөө муухай үг ингээд дахиад хэлнэ. Тэгэхээр зүгээр л эзэн дотор гэж өөрийгөө даруу болгож эзэн би өнөөдөр Христэнд үгсэн. Та намайг ямар нүгэлттэй намайг бүгдийг уучлсан. Миний бүх нүглийг та бүрэн уучлсан. Эзэн би энэ хүнд энэ муухай зогсхгүйг гэсэн хэлэхгүй. Боли. Хэлэх байсан ч гэсэн үгүй. Тэгээд үгийг буцаагаад өгөхтэй орно хай гэж хэлж байгаа. Бид нар заажаас ах ярьжсэн тийм. Та нарын амнаас тэр муухай үг гарч ирж байгаа тэр муухай үг хаанаас гарч ирэхээр тэр үхстэй ороноос гарч ирж байгаа маа гэж хэлж байгаа. Тэр хүний хуучин хүн буюу тэр үхстэй ороноос гарч ирж байгаа маа гэж хэлж байгаа. Хуучин хүн үхсэн шүү дээ.
Гэтэл тэр хуучин хүн амьдраад гарч ирж байгаа гэдэг чинь амьдраад тэр муухай үг гарч ирж байгаа гэдэг чинь тэр үг хаанаас гарч ирж байгаа гэхээр үхсдийн орноос гарч ирж байгаа юм болж байгаа. Тэгээд та нар тэр үхсдийн орноос гарч ирж байгаа муухай үгээр буцаагаад тэр үхсдийн орнд хай гэж хэлж байгаа. Тэгээд харин та нар бод сайн үгийг бод гэж байгаа. Би энэ хүнд яаж тусахгүй гэсэн юм. Би энэ хүнд ямар хандвал би яг зөв үг хэлж чадах вэ? Та надад аманд өгөө өгөөч. Би энэ хүнийг босон байгуулах үг хэлмээр байна. Яг ингэ шиг гэсэн үг. Тэгэх юм бол бурхан танд яг тэр үгийг танд өгнө гэсэн. За тэгээд залбираад дуусгах юм тий. За тэгээд гайхамшигтай бурхан аав минь тэгээд бидэнд бас өнөөдөр таны үгнээс суралцах энэ сайхан цагийг зөвшөөрж байгаа баярлалаа. Бурхан эзэн минь үнэхээр таны энэ үнний үг бол үнэхээр бидэнд бидний нүдийг нээдэг. Биднийг бас тэр яг байх ёстой тэр зам дээр минь тавьдаг. Эзэн минь тэр бас биднийг бас гол болоод үнэхээр голдралтанд тавьдаг. Тэр бол жинхэнэ үнэн бол таны үг үлээ бурхан минь. Бид бас та үнэхээр өөрийн үгээрээ дамжуулаад энэ бидний хэл яриа, энэ хүний хэл яриа ямар чухал вэ? Энэ хүний хэл яриа яагаад ингэж гажуулж байгаа вэ? Энэ юунаас бас болж байгаа эзэн минь. Энэ бүх нууцуудыг та бас бидэнд бас өргөжлүүлэн ичиж өгөөрэй эзэн минь. Бид бас энэ хэл яриан дээр эдгэрч, чөлөөлөгдөж, бид үнэхээр амаараа бусдыг хараадаг биш. Бид үнэхээр бурхны тэр өдөр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг ерөөдөг. Тэднийг үнэхээр босгон байгуулдаг, урамшуулдаг. Тэднийг үнэхээр эзний үгээр тэнхрүүлдэг. Тийм хүмүүс болохын тулд та бидний зүрх сэтгэлийг өөрийн ариун сүнсээр, өөрийн тэр бэлхэн, тэр хайрын үгээр, тэр амар тайвнаараа баяр хөөрөөрөө биднийг дүүргэж өгөр гэсэн юм. Та гэхдээ бас тэр зүрхний бэлхлаас ам ярьдаг гэж хэлсэн. Үнэхээр бидний дотор байгаа тэр итгэлтэй байдал, тэр зоригтой байдал, тэр үнэхээр баяр хөөртэй тэр зүйлээс маань жинхэнэ тэр бурханлаг үгс. Тэр бусдыг тэнхрүүлдэг. Үнэхээр тэр бусдыг тэр нүдийг нээдэг. Бусдад тэр жинхэнэ тэр үнний мэдэгт хүргэдэг тэр мэрэгэн хүмүүс болохын тулд та бидний зүрх сэтгэлийг та ерөөж өгөөрэй эзэн. Өдөр болгон та бидний зүрх сэтгэлийг цоо шин байлгаж өгөөрэй эзэн. Бид үнэхээр өчигдрийн тэр хуучин хүнийг орхиж байна. Бид өнөөдөр шинээр дахин төрсөн. Бид бурхантай хамт дахин төрсөн хүмүүс. Өнөөдөр бидний амнаас тэр хуучин үгс биш, шинэ үгс гарах болтугай. Бид бусдыг ерөөдөг хүмүүс байхыг хүсэж байна. Бид бусдыг тэнхрүүлдэг хүмүүс байхыг хүсэж байна. Бидэнтэй уулзсан хүмүүс нь баяр хөөргийг авдаг байхын тулд гоож ирсэн юм. Үнэхээр хайртай бурхан аав минь та бидний зүрх сэтгэлийг та ерөөж, зүрх сэтгэлийг минь та өөрийн тэр мэрэгүү ухааны үгээр дүүргэж өгөөрэй. Тэгээ бүх алдар нь бурхан аав минь танд байх болтугай. Бид бас дараагийн 7 хоног амраад эзэн минь түүний дараагийн суулгах үед ч гэсэн эзэн та бидний энэ сонсон үгийг бас бидний зүрх сэтгэл бас хамгаалж хадгалж өгөөрэй эзэн минь. Бид өнөөдөр сонсоод мартадаг, сонсоод орхидог хүмүүс биш. Зүгээр нэг сонсогч биш. Хэрэгжүүлэгч байхыг хүсэж байна. Эзэн минь та ирэх өдрүүд үнэхээр баяр наадмын өдрүүдэд ч гэсэн бид өнгөрсөн цаг хугацаанд байсан тэр залбирлын талаар, тэр цаг хугацааны талаар, тэр магтаалын талаар, энэ хэл ярианы талаар сонссон бүх хичээлүүдэд бас эргэж санаж, бас бодит амьдрал болгож хэрэгжүүлж, гэр бүлдээ хэрэгжүүлэхэд, бас бусад хүмүүсийн амьдралд бас хэрэгжүүлэхэд та бидэнд хүч тусламж нь болж өгөөрэй. Та эзэн минь танд өргөж, танд даатж байна. Бүх ах トゥ усийн сүнс сэтгэлгээгээд амь нас эрүүл мэнд гэр бүлийг нь таны мотор даатгаж байна. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Заавал магтаал өргөд үргэлжлүүлэн хэлүүлээ. Нөгөө энэ бичсэн байгаа шүү дээ. Хүмүүсийн төлөө бас залбирая. Энэ дорч мах мэдээг байх тийм. Аваг байх карт. Энэ сайн нэг залбирлын хичээл яваад дуусч байгаа байна. Тэгээ залбирал болохоор нэг бид нэг яа би ганцхан жишээг ярьчих. Тэр бадмах бас залбирал гадаас авчаарай. Дорч мах хоёр. Бусдаа авсан байгаа тийм. Тэгэд энэ одоо 160 гэр бүлийн төлөө ингээд одоо хүмүүс ингээд юу сонгоод тэгээ 80 гэр бүлийнхэн төлөө залбирсан, 80-ын төлөө залбираагүй орчихсон. Тэгээ 3 сар залбирсан байгаа 80 гэр бүлийн төлөө. Тэгсэн чинь 3 сар залбирчаад нөгөө залбираагүй 80 гэр бүл рүү ярьсан байна. Тэгээд манай ийм чуулган байгаамаа та би таны төлөө залбирч өгөх болох уу? Танаа гэрт очих болох уу гэсэн чинь тэр залбираагүй 80 гэр бүлээс нэг л айл зөвшөөрсөн, бусд нь зөвшөөрөөгүй. Харин залбирсан 80 айл руу ярьсан чинь тэр залбирсан 80 айлын 69 айл нь та манад ирж залбирч өгөөч. Бүр 80% нь
85% сүмд явсан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ залбирал бол ямар хүчтэй байх вэ? Маш хүчтэй гэсэн үг. Тэгэхээр залбирал бол ерөөсөө агарын пуужин гэж хэлж байгаа. Катушатай адилхан хэлж байна. Явган зэрэг байлаа гэвэл эхлээд яг уу тэр газар дайсныг бөмбөгдөөд араас нь явган зэрэг ороод тэр газрыг эзэж авч байгаатай адилхан. Залбирал бол ийм хүчтэй зүйл. Тэгэхээр бид нар яг өнөөдөр бидний эргэн тойронд байгаа үр хүүхдийнхээ төлөө, аав ээжийнхээ төлөө, ах дүү нарынхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, тийм найз нөхдийнхээ төлөө бид нар залбир гэсэн үг. Тэгэхэд бол энэ залбирлын карт гэдэг тав хүн ингээд яг өөрийнхөө доктор залбирч байгаа 10 хүний нэрийг бичээ залбираа гэсэн байна. 10 хүний нэрийг. Тэгээ бичээ залбирж магадгүй бурхан танд тэр хүнтэй уулзах тийм ятгалаг өгч магадгүй. Тэгвэл та гэртээ дуудаад хамт цай ууя, хамт нэг кофе ууя гэж хэлээд та сайн мэдээ ярьж өгөх гэсэн үг. Тэр хүмүүсийн гадлаа. Магадгүй дараа нь та өрөөд судаанд авчирна. Одоо дараагийн гिचэл магадгүй энэ гिचэл намар дахиад шинэ анги ихлүүл дахиад тэр намрын гिचэл өрж болно шүү дээ, тийм ээ. За тэгээд та түүнийг эзэн дотор явахт нь зоригжуулна. Та сүүлний та тэр хүнийг дагалдуул гэсэн үг. Нэг одоо хургатаа боллоо гэсэн үг байхгүй. Нөгөө хүнийг өөрөө сурсан зүйлээ тэр хүнд ярьж өгнө. Шүрээгч нэг сурсан зүйлээ цаашаа хүнд ярьж өгнө. Бадмаг сурсан зүйлээ цаашаа хүнд ярьж өгнө. Ингээд тэр хүний амьдрал одоо үр жимс гаргаж эхэлж штэ. Тэгэхэд тулд бид нар одоогоос залбирч эхэлж байгаа гэсэн үг. Амен. За тэгэхээр энэ залбирлын картыг би бас юу аа би нэг зөвчөд аваад шүү. Багцсан баг та. Тоочл магт. Нэг Тоочл магтч. Адмагт би за тэгээд. За тоочл магт энэ дээр ингээд юу та өөрөө яг залбирч байгаа яг энэ бурхны энэ үнэн рүү энэ аврал руу би ямар хүнийг агших вэ? Одоо миний ойр дотны хүмүүсээс ямар хүн байна? Найз нөхөд, гэр бүл, үр хүүхдүүдээс ямар хүмүүс байна? Тэр хүмүүсийнхээ 10 хүний нэрийг та бичээрэй. 10 хүнийг залбирч байгаа бичих. Тэгээд энэ хүмүүсийн төлөө та өдөр болгоно өглөө орой ингээд эзэн минь ээ та аварч өгөөч. Энэ хүмүүсийг та чуулганд ирэхэд туслаач. Та энэ хүмүүсийг үнэхээр бурхан минь өөрийнхөө зам руу удирдах өгөөч. Энэ мөнгө амийн зам руу удирдах өгөөч. Ингэж та залбираа. Тэгээд нэрийг бичээрэй. За баяр. Тэгээд энэ залбирлын карта юу ачаарай. Ингээд юу энэ тарин хідүүлээ наагаад үлдээчихгүй гэж яриад байгаа нэг хүү бай. Эсвэл өөрөөсөө нааж болохгүй албангаас болохгүй гэж амьдаас гэж бодсон. Тэгэхээр зүр өөрөөсөө ингээд залбирэх хөө. Магадгүй энийг нэг нь ураад гэртээ наач болно. Нөгөө тийг нь өөртөө бие дааваа. Энэ хастаг юм. Ингээд аваа гэж. Энэ таслаад ингээд авчиж болно. Гэтэ болно гэж хамаагүй. Та өөрөө бие санахгүй бол оройгоо тэгээд явчих болно. Ингээд залбираа. Тэг би одоо шийдэл энэ залбирын карт хамгийн ихэнд бадбахын нэр явж байгаа юм. Энэ 3 бааны хүмүүс гэж залбирсан. залбирсан мөрөд. Залбирсан ирсэн байгаа юм. Тийш хэдхэн бадбахын нар ирсэн. Гэтэ бадбахаас яг өнөөдрийг ирэх хүртэл бас бадбах маш их саатаж болж байгаа байхгүй. Залбиралд нь өөрөө зам гаргадаг гэсэн үг. Залбирал нь өөрөө түүхээр та хэлсэн шүү дээ. Маш их ийм цас орсон байна. Тэгвэл яг тэр цасыг том ярж байгаа юм том пушуутай том машинтай залбирал нь өөрөө. Тэгэхээр ингээд залбирал зам гаргачихаар яг бадмах бүрээд иж байгаа байхгүй. Бадмах өөрөө би явъя ингээд судраад бүх юм ингээд бүх цаг зав нь гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө яг залбирч байгааг залбирал яваад эхэлсэн гэсэн үг. Залбирал яваад эхэлсэн гэсэн үг. Тэгээ дараа дараагийн хүмүүс ч гэсэн ингээд бас нээгдэж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ маш итгэмжтэй. Би бол 20 хүний төлөө залбирч байгаа. Ямар ч өдөр болгон би залбирч байгаа. Ямар ч яаж ч цаг гаргаад за нөгөө хүмүүсээ гэдэг яг эзэн минь яг ингээд цаг гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр ах トゥ нараа та бүхэн итгэмжтэй залбирч шүү заяа. Эзэн харж байгаа шүү дээ. Та бүхэн амен гэж залбираарай. Шууд зоригтой цаг гаргах. Амен. Яг болохгүй бид нар 30 минут хоол идэх шүү дээ. Тэгвэл 30 минутанд хоол идэх цагийг энэ залбирт зарцуулчих л да. 30 өдөрт 30 минутыг бүр яг зориулчих л да. Тийм ээ? За дөрөв хүүх гэж байна. За тэгээ баяр. за. Өнөөдрийн хичээл хэлний талаар хичээл заалаа. Түрүүчийн хичээлээс ярьлаа. Хичээл бол гайхамшигтай. Гайхан боллоо. Амен. Хичээлтэй холбоотой үг бол монголчууд ингэж хэлдэг.
ам алдвал барьж болдгүй. Да. Агт алдвал барьж болдоо. Энэ бол хичээлтэй бас холбоотой. Тийм ээ. Сайхан сэтгэл бол сайн санааны илэрхийлэл болдоо. Ааха. За ингээд бидэнд аавсар заасан багшууд мартагддаггүй адил Библи заасан багш бол мөнхийн багш хэвээрээ байна. Хэвээр үлдэн. Монголчууд багшийнхаа нэрийг хэлдэггүй багшаад гэдэг. Бид ч гэсэн Батэрдэн гэлгүй багшаал гэж хэлж байя гэдэг ийм санал хэлж байна. Үүлэн чөлөөний нар шиг алтан шар үсгүй монголчууд үр хүүхдээ алтан шар үрмэн хэмээн өхөөрдөн хайрлаж хүн тэрэгтэй хүнийг тэр ёстой алт шиг хүн шүү хэмээн цаашаа ярьдаг. Энэ цаг үед алдарт эзэн Есүс Христийн чуулганы дэргэдэг Альба сургалтын төвийн Библийн анхан шатны сургалтын он сурлагтан их зэрэг бол ёстой үүлэн чөлөөний нар болсон алт шиг нандин бүсгүйд ангийн даргын хувьд энэ борсголын бичиг гардуулъя. За тэр ангийн алтнаас хүнтэй алтан шардууд алтан зөгийн мэдрэмжтэй ариун гэрэлт хайраар бэлгсэн алтан шардуу онгож яваа 30 хэдэн насан дээр баясаж хөөрсөн сэтгэлдээ хөдлөгдөд бас баясаж яваа хөөрхөн шардуу өнгийн мэдрэмж ордос гээгээд урагшилж яваа гайхан сайхан бас жаахан сэтгэл хөдлөмтгий гайхан уян гайхан энэ насан дээр гайхалтай сайхан яваа ганган шардуу. Яг л хэлчихлээ. За яг тэр ганган шардуу нэг яваасан юм. За баярлалаа танд. За баярлалаа. Юм зачи танд маш баярлалаа. Хүндээ маш талархаж байна. Бүхэн намайг өөрийнхөө тийм өөрсгөө дуудаж энэ сайхан англи тийм нэг нь болгож та бүхэнтэйгээ энэ сайхан ах дүүстэйгээ нэг ангид сураад Бухны үгээр ингэж амьдрах юм аз завшаантай бид нар хурдтай хүмүүс юм аа. Бүхэндээ маш талархаж байна. Амен. Тандаа бас талархаж байна. Хараагүй. Аги дараа сансан. Хард зарч байгаа хүн бодно асуугаад. Тэгээд ийм гоё бэлтээ маш баярлалаа. Дандаа сюрпризтэй мундаг джентльмен шүү манай анги дараагаар. Баярлалаа. Та минь 85 таа шүү дээ. Нагч анги дараач дээ. Олон жилүүдийг бидэртэйгээ хамтдаа байна шүү. Бурхан танд бидэртэй хамт тий олон жилүүдийг хамтдаа инээж өгч хамт байна шүү гэдэг Бурхантай хамтдаа. За багштай баярлалаа. За баярлалаа. Есүс зам үнэн ам бол бий байгаа юм. Хинч надаар дамжуулгүйгээр эцэг төрөхгүй Иохан 14-ийн 6. За ингээд энэ 7 дугаар сарын 6 өнөөдөр та бүхний дараагийн хичээл орохгүй учраас та бүхний гэр бүл та бүхэн баярын мэндийг зөвшөөрж ажлаар сайн сайхныг хүсье. За баярлалаа. Библийн алтан үсгтэй сургаал айлдж байгаа алтнаас түнтэй багштан алтан медаль гардуулъя. За баярлалаа. Ачаад Бурхны чанарыг илэрхийлдэг гэж байгаа шүү дээ. Ох, шууд медаль гаргаад ирдэг шүү дээ. Медаль аваад ирж байгаа болцоо. Ойчморсон. За
гэж одоо би ичсэн байх гэж бодчих. Шууд медаль аваад ирлээ шүү дээ. За баярлалаа. Ичээ өрөөс билгүй шүү дээ. Ямар гоё. Баярлалаа. Алтан номыг сургаад сонсоход ахуй нөхцлөөр хангадаг эрхэм хүндэд ингээд алтан медаль ардууд яа. Энэ дэр гоё ишин биччихмээр юм байна ингээд гоё хөөргөн. Энэ гоё ишлэл бичээ наачна энэ дэр. Хадгалч ирээ гоё. Энэ дэр гоё ишлэл бичээ хадгалчна. Энэ Йохан 14-ийн 6-ыг биччих. Гоё. Тий гоё. За өөр медаль авах юм болсон. За Гоё эсний хайрын гоё. за яа баярлалаа. За хичээлдээ Орон онц идэхтэй оролцож байгаа Наша арын хичээл сайн оролцдог хүрэл медаль ардууд. за удахгүй алтаа авах нь шүү дээ гэж. Тийм ээ. Энд ч бас баярлалаа шүү дээ. Чираш. За ингээд тав бүхэндээ баярлалаа. За ингээд тэгээ. Тэгээ. За ингээд. За өнөөдрийн хичээл дугаар ингээд за шүрээгч удмах. За ингээд өнөөдрийн хичээл байна. За нараагч. За дорж удмах. Адгаагч ингээд. За ингээд бид нар ингээд орсон байна. За баярлалаа тэгээд хийсэн талархчээ. Ишиг харлаа. Тэгээ. Ингээд. Ингээд. Энд байгаа ишлээд авчих. Юу нь яа гэж мэдээд авдаг. Аа яг зөв. Энэ бас ингээд нэг талаараа бас яг ингээд яаж байгаа хаа. Аа. Оо яна нэг бачаар би. Нөхөр их сахав. Миний юу дүүрсэн чинь. Бачаар. За нэш хараараа нийс хөшөв юм ба. Аа. Бачаар. За одоо. Ачаа. За баярлалаа. За тэгээд лайваар орж ирсэн ангийнханд бас баярлалаа. Тэгээд дараагийн хагасаар хэдүүл амарчаад тэрний дараагийн 7 хоногт хэдүүл яана цуглана.